Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Greenway компани том цолтнууд тайзан дээр гарч одоо өөрийнхөө түүхийг ярьдаг. За ер нь бол тайзан дээр гарсан ихэнх том цолтнуудынхаа ярьсан түүхийг би бол ингээ орчуулад оруулчих. За тэгээ үүгээрээ би бас давхар юу харуулах гэдэг юм гэхээр сүүлийн үеийн сүлжээний бизнес гэдэг чинь бараа зарж гүйдэг аль эсвэл нэг юм тэтгэвртэй гарцсан хүмүүсийн хийдэг ажил биш болсон. Энэ бол ирээдүйн бизнес. Одоо ингээд ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхаж одоо ингээд ирээдүйд бүх юм өөрчлөгдөд, бүх юм онлайн болж байгаа, бүх юм сүлжээний бизнес рүү шилжиж байгаа гэдгийг энэ залуу үеийн хүмүүс олж хараад энд орж иржээ гэдгийг би бас энэ бичлэгэн дээр орчуулган дээр бас давхар харуулахыг хүссэн. Одоо тэгээ та нар өөрсдөө энийг тайзан дээр гарч ирж байгаа хүмүүсийн үгийг сонсож байхдаа ямар хөөрхөн, гоё, залуу, эерэг орчин үеийн залуучууд ямар гоё болсон бэ гэдгийг бас ингээд давхар харах байхад би бол өөрөө юм бас маш гоё цагаан хатаархлыг бас амар төрүүлж байна. Яагаад гэвэл манай Монголын ч гэсэн залуу үеийнхэн энийг бас ингээ ойлгоод өөрсдийнхөө одоо сэтгэлд таарсан ийм гоё сүлжээний бизнесүүдийг олж хийгээд ирээдүгээ ингээд өөрчлөөсэй гэж бодож байна. За Анастасия Грандмастер нэг цолтой. За өнөөдрийн арга хэмжээний нээлтийг эхлүүлэх болсондоо би маш их ажиглалтай байна. Greenway компани ерөнхийлөгчийн зөвлөлд байдаг хүний хувьд биш. За би хүнийхөө өмнөөс би эмэгтэй хүнийхээ үгийг илэрхийлэх гэсэн юм аа гэн. За тайзан дээр гардаг том цолтонгуудыг одоо хүмүүсийн үнэхээр аз таарсан гэж ярихыг, хэлхийг, асуухыг бол би асууж байхыг бол зөндөө сонсч байсан. Гэтэл үүний ард бас айгүй олон зүйл ингээд болдог талаар би хувийнхаа түүхийг бас ингээд та бүхэнд хальт ярьж өгмөр байна. За миний хувьд бол би одоо ингээд 10 гаруй жил ээж болох гээд чадахгүй ерөөсө бүх цаг заваа одоо эмнэлэгт өнгөрүүлсэн, маш их хагалгаанд орсон, маш их юм ууж, уйлж, унжиж ингэж энэ 10 гаруй жилийг өнгөрөөсөн байдаг юм аа. Тэгээ нэг л өдөр би өөртөө шийдвэр гаргаад ээж болох аргаа өөрчилсөн. За тэгээ би хүүхдийн асрамжийн газраас 2 ихэр охин өргөж авч өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн. За тэгээд ингээд арай гэж өөрийнхөө хүссэндээ хүрчээд ингээд би хүүхдүүдэд орхиод цагийн ажил хийгээд үндсэн цалинд баригдаад хүүхдүүдээс хол би ингэж өдөржингөө ажил дээрээ байхыг ерөөсөө огт хүсээгүй. За миний хүсэл мөрөөдөл болохоор ингээд бүх цаг заваа хүүхдүүдэд зарцуулах, аялах, тэднэртэйгээ хамт амрах, цагийг зугаатай өнгөрөх ийм хүсэлтэй байсан. За тэгээ ингээд мөнгө олох, эрх чөлөөтэй байх боломжийг би ингээ хайж явж байгаад яг 2020 оны ковидын үеэр карантин болоод за ингээ манай гэр бүлд ингээ маш их санхүүгийн асуудал үүссэн. За тэгээ би ингээ 2 жоох хүүхэдтэй за тэгээ дэлгүүр ороод би байгаа мөнгөндөө одоо нэг ут боргод авах уу, 2 одоо уутыг авах уу гэдэг ийм хүртэл одоо байдалд хүрсэн байсан. За тэгээ яг энэ үед бол надад Greenway-г санал болгоод тэгээ би эндээс бол ингээ боломж бол байна гэдгийг олж харсан учраас би бол ингээ ерөөсө хөлөөсөө толгоо хүртлээ ерөөсөө энэ Greenway-гийнхаа ажилд ерөөсө бүх цаг зав юмнуудаа ингээ гэрээсээ ажилтж зарцуулсан. Тэгээ эхний сартаа би бол лидер цолоо хийгээ 60,000 рубль буюу одоо манайхаар 2.7 сая төгрөгийн цалин аваад ингээ бүр гайхширсан. Тэг бас ийм юм бас байж болдгийм үү гэдгийг ингээ би анх удаа мэдэрсэн. За миний мөрөөдлийн нэг зүйл бол бас ихэр охтойгоо сургуульд орохоос өмнө далайн эрэг дээр нэг амраах юмсан гэж айгүйх боддог байсан. За тэгээ энэ мөрөөдлөө бас биелүүлээд далайн эрэг дээр би одоо уцаа ирээд ажиллаа хийгээ сууж байхдаа одоо охтуудыгаа ингээд далайн эрэг дээр элсээр тоолоо сууж байгааг харах бол надад бол айгүй том аз жаргал ингээд би ингээ ямар азтай ямар том боломжийг би ингэж шүүрж авсан бэ гэдгийг ойлгосон. За тэгээ би ингээ Greenway компанид орсноос хойш 3 дахь сарда хурдан мастер цолоо хааж байлаа. За тэгээ би өөрт нь бол хизээч сүлжээний бизнес хийж байгаагүй. За тэгээ анх бол мэдээж би өөртөө ингээд чадна гэдэгт ерөөсөө огт итгэхгүй, харин миний спонсорууд надад итгэл хайрлсан. За тэгээ би ингээд анх удаа маш их мөнгө цалин аваад 200,000 рубль одоо энэ үг нь манайхаар 9.2 сая төгрөг байхгүй. Тэгээ анх удаа энэ их мөнгийг авчаад
энэ мөнгөөр одоо би яах ёстой бодлоо гэдэг ингээ гайхширсантай гэртээ зөндөө бор будаа авцаад ингээ будааны хомсдолд бол ороогүй. За тэгээ ингээ ээж рүүгээ яриад ээж би ингээд ийм их цалин авчлаа. Энийг одоо ингээ би яахаа мэдэхгүй байна. Ингээ яахаагаа бодож олтлоо. Та миний мөнгийг хадгалж байгаа ч гэд ингээ би ээж рүүгээ өөр хот руу энэ мөнгийг шилжүүлж исэн. Тэгээ ээж маань бол эхлээд надад итгэхгүй маш гайхаад чи ийм их цалин авдаг ажил хийж байгаа гэж юу гэд асууж исэн. Яагаад гэвэл би баг байхын үргэлж одоо тийм манайх ийм мөнгөний дутагдaltaй ядуу тийм гэр бүлд төрж өссөн учраас одоо ээж маань ч гэсэн гайхахаас өөрөө одоо аргагүй байсан гэсэн. За тэгээд миний одоо мөрөөдөл болохоор бушуухан том болоод энэ тосгоноос явах юмсан гэж боддог байсан. Тэгээ миний өөрийн хүсдэг очиж амьдрахыг хүсдэг байсан. Мөрөөдлийн хот бол Краснодар хот байсан. За ингээд би Гринэд орохоосоо 1 жилийн өмнө ямар ч байсан өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа зүйлийг ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр буулгая гэж ингэж бодож байгаа бичсэн. Тэгээ тухайн үедээ бол миний ирээдүй маш бүрхэг. Одоо би яаж ч тэр хүссэн хоттой очих юм бүү мэд. Гэхдээ л би тэмдэглэлийн дэвтэр дээр энэ талаараа бичсэн. За ингээд өнөөдрийн байдлаар би одоо өөрийнхөө мөрөөдлийн Краснодар хотод 2 байр худалдаж авсан. За охтууд маань одоо өндөр төлбөртэй чанартай сургууль сурдаг. За нөхөр битээр одоо ингээд бас өөрийн хувийн байшингаа барьж байгаа. Удахгүй би одоо Гринэ компаниасаа 3 дахь автомашина бэлгэнд авах одоо юм болцлоо хангаж байгаа. За тэгээ энэ бүхнийг одоо бол миний Гринэтэй одоо учирсны ач тус. За мөн бидний амьдралын ихэнх асуудлыг шийдэж өгдөг одоо бас энэ мөнгөний одоо мөнгөнд бас их утга учир байна. За үүнээс гадна одоо миний хамгийн их манай компани таалагддаг юм бол манай компани эко төсөл маш олон төрлийн хандив тусламж өгдөг энэ одоо ажлыг би бол ерөөсөө маш их бишир шүтдэг. Ягаад гэвэл байгалийнхаа хуулиар бид нар өгчээж авдаг гэдэг зүйлийг шашин шүтлэг үл харгалзан маш олон улс оронд одоо ингэж зэрэг түгээж байгаа нь одоо надад маш их таалагддаг. За тэг хүний амьдралыг сонин би анх Гринэд орсон жилдээ нөхөртөө хаягдаад маш тийм хүн сэтгэл санааны гүн хямралд орж энийг маш хүнд давсан. Тэгээд Гринэгийн арга хэмжээнд дээр би одоо ингээд том цолтой багийн гишүүний одоо хувьд арга хэмжээнд оролцож үг хэлж хахад тэр заалтанд сууж исэн нэг залуу одоо ингээд намайг онцолж харж эхнэрээ болооч гэж ингээд би өнөөдөр Князев гэдэг энэ овгийг одоо надад бэлгэлсэн. Тэгээ миний хувьд бол Гринэ намайг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болоход нөлөөлсөн. Тийм болохоор аз гэдэг үгийг би өөрт таарсан боломж бүрийг ашиглах гэж ойлгодог. Тиймээс азтай хүн гэж байхгүй тул өөрт таарлсан бүх боломжоо ашиглаж дүүлэн нисээрэй гэж та бүхэндээ хүсье. За дараагийн спикер ээж хүү хоёр. За манай Гринэ дээр нэг ID дээр эхнэр нөхөр, ээж хүү, охин. За тэр ихтэй хэлвэл эмээ өвгөтөгөч нэг ID эзэмшиж болтгоо гэсэн үг. За хүн болгоны амьдралд шийдвэр гаргах мөч ирдэг юм шиг байна лээ. За байгаагаар нь байлгах. За нэг бол бүгдийг орхиод өөрчлөлт хийх. За 5 жилийн өмнө миний ээжэд өндөр үнэтэй орлого, амжилтын түүх юу ч байгаагүй. Гэхдээ ээжэд маань нэг тэмдэглэлийн дэвтэр байсан байх нэ. За 5 жилийн өмнө манай том спонсор бидэнд гэрийн даалгавар өгöd. За шин тэмдэглэлийн дэвтэр нээгээд 5 жилийн дараах чиний амьдрал гэсэн зүйл биднэрт одоо бичгийг даалгасан. За түүндээ бол хүсэл мөрөөдөл биш, ямар нэгэн төлөвлөгөө гаргах биш. За яг бодит амьдрал буюу 5 жилийн дараа чиний амьдрал ямар байх юм бэ гэдэг талаар бичих гэсэн. За ингээд би 2021 оны 2 сарын 16-нд миний бичсэн одоо даалгавар. За 5 жилийн хугацаанд бол би энэ дэвтрээ бол дахиж нээж хараагүй байжгаад за ингээ яг 5 жилийн хугацаанд болчлоо гэж саяхан нээж харсан. За 5 жил ямарч хурдан өнгөрөөвэ. 2026 он гарчиж цаг хугацаа мөн ч их хурдан юм даа гэн. За 5 жилийн өмнө бичсэн тэмдэглэлээ сөхөж уншаад сөхөж харан
инээмсэглэн суун. За сонголт хийж энэ дэвтрийг барьж авч бичин урсгалаараа амьдрах биш өөрчлөлтхийн урсгал сөрж амьдрах болсондоо талархаж байна. За хүн болгонд бас ийм зориг байхгүй. Би зөв замаар яваадаа итгэлтэй байна. Би чадна, би хүчтэй. Би 2026 онд чин сэтгэлээсээ талархаж өнөөдөр надад байгаа бүх зүйлдээ баярлж байна. Миний хайртай байшин, би байшингаа барьж дуусаад маш сайхан тохижуулжээ. Гэрт маань байгаа бүх зүйл миний гараар бүтэн нүдийг минь баясгана. Энэ хорвоогийн хамгийн хайртай хоёр хүү минь би тэдэндээ ямар их хайртай гэж. Андре маань энэ жил 18 нас хүрнэ. Ямар ч хурдан эмэгтэй үргэлж надад туслаж дэмжин хажууд минь байдаг сайн хүү шүү. Баг хүү Лёша минь маш ухаантай, ахаасаа холдохгүй үргэлж хамт байдаг. Би баг хүүтэйгээ ахад нь зориулан 18 насных нь ойгоор машин бэлтгэх гэж хамт машин сонгож явна. Би хүүтэй ийм бэлэг авч өгөх боломжтой санхүүтэй болсондоо талархаж байна. Гринвей компаниас бэлгэнд ирсэн миний улаан Мерседес гаражд байна. Би тэр машиндаа ямар хайртай гэж. Миний утас зогсоо зайгүй дуудлага ирээстэй. Миний маш том баг хамт олон маань маш олон хотоос улсаас байнга над руу ярьдаг. Хийх ажил мөн ч их байна да. Сэтгэл минь амар амгалан аз жаргалтай Гранд Мастер 2 цолоо хаагаад аз жаргалыг мэдэрч суун. Би 5 жилийн өмнө ингэж бичиж байжээ. Тэгээд дараагийн хуудсан дээрээ өөртөө тангараг бичиж байснаа бас олсон. Би Слободскова Юлия Михайловна өөртөө ам тангараг өргөе. Энэ дэвтэр дээр сая бичсэн зүйлийнхээ төлөө өөртөө ирэх тэр их боломжийн төлөө миний өөрийн мөрөөдөл болон манай гэр бүлийн сайн сайхны төлөөх мөрөөдлийн төлөө би өөрөө сурч боловсрон өөрийгөө дайжлахаа тангараглая. Өөрийгөө толинд харах болгондоо энэ тангаргаа санаж үүнийхөө төлөө мөрөөдөж ажиллаж бууж өгөхгүй байх гэж ингэж өөртөө тангараг өргөжсэн байна. За би 5 жилийн өмнө 13 настай байсан. Ээжигээ ийм зүйл бичиж байгааг мэдээгүй ч нэг ч өдөр ээж маань нэг ч хором итгэлээ алдалгүй ажиллаж байсныг бол би мэднэ. Хамгийн сонирхолтой нь энэ бүхэн бүгд өнөөдөр биелэлээ олсон байна. Би 2-7 хоногийн дараа сургуулаа онц дүнтэй улаан дипломтой төгснө. Түрүү жилийн Гринвей ойн баяраар би тайзан дээр ээжтэй сургуулаа онц төгснөө гэж амлаж ийсэн. Нэг сарын дараа би 18 нас хүрнэ. Үнэхээр надад ээж маань бэлгэнд машин өгөх гэж сонгож байгаа шүү. Ээждээ маш их баярлалаа. Би одоо л Гринвейг ойлгож байна. Том хүмүүсийн мөрөөдөл биелэж хүүхдүүдийнх нь амьдралд бодитоор нөлөөлдөг юм байна гэнэ. Би тэртээ 2021 онд өөртөө өнөөдрийн энэ амьдралыг хүлээн авах зөвшөөрөл болгосон юм байлээ. Энэ жижиг мөрөөдөл зориг бол энэ Гринвейд жижиг мөрөөдөл зориг болон хувирч том зорилгууд бодит болон хувирдаг. За хүн болгоны амьдралд асуудал азгүйдэл байдаг те. За эдгээр зүйл нь бол юу ч биш юм байна. Хамгийн амар зүйл нь итгэхээ байх, мөрөөдхөө болох, өөртөө илүү сайхан зүйлийг хүлээж авахаас татгалзах нь хамгийн амар юм байна. Хэрвээ өнөөдөр та ямар нэгэн амжилтанд хүрээгүй байгаа бол та зүгээр л оршилдоо хүрээгүй байна, оршлоо тавиагүй байна гэсэн үг. Агуу түүх, агуу хүмүүсээс төрөөгүй зүгээр л өөртөө итгэсэн итгэлээс өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тэр үеэс л эхэлдэг юм билээ. За Гринвей бол хэнийг мэдгүй, хинч танихгүй, хэнийг анзаарч байгаагүй тийм нэг хүн энд ирээд нэг л өдөр хүн бүрийн хүсдэг мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаагаа мэдрэх боломжтой ийм компани. За хин нэг нь хөнгөн аргаар энэ бол зүгээр тоглоомын төсөл гэж хүлээж авч болно. За хүн бүрт өөрийнхөө амьдралын тоглоомын үе бүрийг амжилттай давж
Greenway-тэй хамт өсөн дэвжиж сурч боловсрохыг та бүхэндээ хүсье. За дараагийн спикер маань Ксения. За хүсэж байгаа амьдралаа хизээ болтол хойшлуулсаар байх вэ? За энэ асуултыг энэ зааланд сууж байгаа хүн болгон өөрөөсөө асууж байсан баха. Бид үргэлж ямар нэгэн юм бүрэлдэхийг хүлээж идэг те цаг нь ирэхээр сурч боловсрож дуусаад жаахан өөртөө ихтгэлтэй болчоод хүчтэй болоод ч гэдэг юм уу те ингээд үргэлжил ямар нэгэн зүйл ингээ бүрэлдээ төгс болохыг хүлээж идэг. Гэтэл яг үнэн хэрэгтээ бидний амьдралын ихэнх хугацаа энэ хүлээлтийн ард өнгөрчихсөн байдаг. Бид өнгөц саяхан шинэхэн бүртгүүлчихсэн тэр хойно заалны сүүлийн игнэнд сууж байлаа. Тайзан дээр гарч буй том цолдонгуудыг бишрэн сонсож би хизээ ийм болно доо л гэж бодож суусан тэр үед. За миний амжилтын нууц юу гэж би дотор хүндээ чи чадна гэж итгүүлсэн. Өөрийнхөө мэдрэмжинд итгүүлж чадсан гэсэн үг. Би бүтэн 8 жилийн турш өөрийнхөө оюун ухаанд чи чадна, чи тайзан дээр гарна гэж итгүүлсэн. За би өөртөө чи машина авна гэдэгт ч итгэлтэй байсан. За би онгоцоор нисэх болгондоо бизнес классаар ниснэ гэдгийг ч гэсэн би мэдэж байсан буюу өөртөө бас итгүүлж чадсан. За би хүүхдүүдээ жилдээ хамгийн багадаа нэгээс дээш удаа далайн эрэг дээр авчиж амраана гэдгээ ч мэдчихсэн. Би үргэлж гоё хувцлаж, үргэлж сайхан харагдаж, маш их мөнгөтэй, эрүүл сарвал сайхан байх ёстойгооч бас мэдэж байсан, өөртөө итгүүлдэг байсан. Та нар яг энэ зүйлийг хүсэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ энд нэг но байдаг. За тэр нь юу вэ гэхээр энд хинч бэлтгэгдч гсэн ирдэггүй. За нэг өглөөс ирсэн чи өөртөө итгэлтэй болцсон байдаггүй л ахгүй юу? Яагаад гэхээр өөрийгөө бүтээгээд энд явж байх хугацаанд энэ бүгдийг олж авдаг гэсэн үг. Мэдээж хүн болгоны замнал ирж яваа зам бол өөр байдаг ч гэсэн за би жишээ нь маш их алдаа гаргадаг. Би тэрэндээ ерөөсөө тоохгүй тэр алдаануудаа гаргасаар л байдаг. Би заримдаа хүн л юм чи гинт айдас давтах, за сэтгэл санааны уналтанд орох. За тэгээд энэ бүгдийг бүр хаяа тэр чигт нь орхиж хаймаар хүртэл санагддаг. За яг энэ үед нэг зүйлийг л би аягүй сайн ойлгосон юу вэ гэхээр алдах бол амар зүйл биш. Өөрийнхөө чадхаас доогуур түвшинд харин амьдрах л хамгийн амар юм байна гэдгийг би бол ойлгосон. Жишээ нь би ерөөсөө маш их ном уншдаг. За тэндээс би хамгийн их тааралддаг өгүүлбэр юу байдаг вэ гэхээр бидэнд маш их боломжууд байдаг гэдэг үг надад маш их тааралддаг. Гэтэл бид өөрсдийгөө байнга хязгаарладаг. Хүмүүс өөрийгөө за би лав биш шүү. Надад тийм чадвар байхгүй. Надад жоохон хугацаа хэрэгтэй байна гэх мэтээр өөртөө ерөөсөө дандаа хүмүүс ингэж хязгаар тавьдаг. Энэ бүх бодлын хязгаар хүнийг маш жижигхэн амьдруулдаг. Би ийм ойлголт байдгийг олж харсан л да. За жишээ нь би мөнгөтэй болчих юм бол өөртөө итгэлтэй болно. За би баян байх юм бол амжилттай явна. Хүмүүс намайг хайрлна, хүндлэнэ гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөө эхлээд сэтгэл зүйн чадвараа сайжруулах хэрэгтэй юм билэ. Тэгэх юм бол чи баян, өөртөө итгэлтэй, амжилттай хүн бүхний хайртай хүн байж чадна гэсэн үг. Харин дараа нь сэтгэл зүгээ энд итгүүлсний дараа бол чиний амьдралын цаашдаа хийх бүх үйлдэлүүд маш хялбар болоод яагаад гэвэл энэ өөртөө итгэл чиний амьдралыг орвонгоор нь эргүүлээд чиний тэр хүсэж гэсэн бүх зүйлийг өгсөн байдаг гэсэн үг. Та бүхэн өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийгөөд тэр дотроос өөрийнхөө хүсдэг ирээдүйн амьдралыг олж харахыг хичээгээрэй. Та ямар аз жаргалтай, эрүүл, маш их баян, за тэгээ энэ тайзан дээр бас зогсож байна гэж өөрийгөө ингээд төсөөлж үзэх хэрэгтэй.
За тэгээ энэ зааланд одоо танаа аав ээж ах дүү үр хүүхэд чинь за баг хамт олон чинь бүгдээрээ цуглуулчихсан чиний энэ амжилтыг одоо хүлээн зөвшөөрч чамд баяр хүргэж алга ташиж гэнэ гэж бас бодох хэрэгтэй. За энэ тайзан дээр гарах нь бол миний олон жилийн мөрөөдөл байлаа. Мөрөөдөл үнэхээр биелдэг юм байна. Зүгээр л өөртөө итгэх энэ итгэлийг та нарт өгчих өөртөө тэгэх юм бол одоо энэ хүсэж байгаа бүх юм чинь та нарт ирнэ. За тэгээд илтгэлийнхаа хамгийн сүүлд би дахин асууя. Хүсэж байгаа амьдралаа хизээ болтол хойшлуулсаар байх вэ?